Сайн мэцхан үзэгчтэй, сайн мэцхан сонсогчдоо та бүхэн Америкийн худалдааны танхимаас эрхлэн гаргадаг Insight нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авахд бэлэн болж байна. Ингээд өнөөдрийн зочноо та бүхэнд танилцуулъя. Үн санхүүгийн нэгдлийн төлөөлөлт зөвлөлийн тэргүүн Бадар Захирал. Сайн байна уу? Сайн байна. Таны ажил дүр сайн явж байна уу? Тавтай сайхан. Өрсөнд баярлалаа. За их баярлалаа. Тэгэхээр Insight нэвтрүүлгээр бид нэр бизнесийн лидерүүдтэй ярилцдаг. За ялангуяа амчаамын гишүүн байгууллагуудтай ярилцдаг байгаа. Тэгэхээр нээлтийн асуултаа шууд үнд санхүүгийн нэгдлийн түүхтэй холбож асууя гэж бодож байна. Хизээ байгуулагдав? Танай байгууллагын онцлог, танай байгууллагын одоо үүх түүхээс эхлэе. Түүний дараагаар таны түүхийг хэдүүлээ хуваалцж ярилцъя тийм үү? Үнд санхүүгийн нэгдэл 2023 оны 10 сарын 20-ны өдөр улсын бүртгэлээс үнд санхүүгийн нэгдэл гэдэг компанийнхаа гэрчлэгийг авснаас ер нь бол эхэлдэг. За мэдээж энэ компани бол одоо тэр өдрөөс эхлэхээс өмнө бол нэр стратеги төлөвлөлт за энэ группийн бүтцэд ямар компаниуд байх юм бид ер нь энэ компанийг энэ Монгол улсад ямар үйл ажиллагаатай одоо явуулах хэвээр энэ компани яах гэж байгуулагдах хэвээр бэ гэдэг дээр маш олон одоо сарын хугацаанд бол төлөвлөгөө бичиж за хоорондоо брейнсторм хийж тэгээд ингэсний үндснээр бол за яг 23 оны 10 сарын 20-ны өдөр улсын бүртгэл энэ компанина бүртгүүлснээр энэ группийн одоо эхлэл бий болсон. Ааха. Одоо байгуулагдаад 3 гаруй жилийн үрийг үзэж байгаа. Тий одоо ер нь 2 жил хагас бил. 2 жил хагас. Ааха. За одоо группийн хэмжээнд бол нэг 8 компани үйл ажиллагаа явуулж байна. За тухайн одоо бидний хувьд бол 2 жилээр стратеги төлөвлөлтүүд гаргадаг. Тэгэхээр 23 оны одоо 10 сард бол бид нэгтлийг байгуулсан. За ингээд 23 оны одоо эцэхэд бол бид 24 25 он буюу 2026 хамтын одоо үндсэн гэдэг стратегийг 24 оны эхнээс батлаад ингээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За 23 оны 12 сард бол үнд кредит банк ус байгуулагдсан. За 23 4 оны 1-р улиралд үнд security, үнд asset management гэдэг яг энэ хөрөнгөний зах зээл дээр ажиллах 2 үндсэн компани байгуулсан. За 25 оны хувьд бол мэдээж харилцагчтай яг үйлчлэгийг үзүүлэх ёстой. Зах зээл дээр тодорхой хэмжээний одоо продуктуудаа гаргаад зах зээлд байршуулах ёстой. Мөн одоо маркет дээр өөрсдийн одоо маркет ширийг эзлэх ёстой гэдэг энэ стратегиураад 25 оны эцсийг бид нэр үр дүнгээр үтсэн. Тэгээд өнөөдрийн байдлаар бид нэг 150 орчим тэрбум төгрөгийн актив удирдлага хийгээд 8 компани. За нэг компани маань бол Австралид үйл ажиллагаа явуулаад ингээд явж Аа. байна. Одоо үнэн санхүүгийн нэгдэл ам бүл хэдүүлээ вэ? За одоо 100 орчим хүнээ 100 гарч байна. Аа. Бүгдээрээ санхүүгийн бэкграунд мэрэгчлээ. Тий яг дунджаар манай яг удирдлагын баг бол нэг 14 жилийн одоо туршлагатай баг. Дандаа банк санхүүгийн одоо энэ салбар дээр ажиллаж байсан олон жилийн туршлагатай залуучууд бүрдсэн. Нөгөө талдаа яг бидний яг одоо гол хамтрагчд буюу ажилтнууд маань бол үндсэндээ бол нэг дунджаар нэг 4-өөс дээш жил ажилласан ийм залуучууд. Харьцангуй сургууль төгсөж байгаа залуучуудыг бид нэр авдаг. Тэр залуучуудыг бол бид нар анханаас нь яг тэр байгууллагын соёл, санхүүгийн салбарт ажиллах ёс зүй эдэг те мэргэжлийн байдал гэдэг зүйлийг бол зааж сургаад ингээд аваад ишлэлдэг. Аа, гайхалтай. Байгууллагын соёл за танай компани философи зэргийг хэдүүлээ ярилцах болно. Тэрнээс өмнө Бадар Захирлынхаа үүх түүхийг бас жоохон сөхөж ярий. Та өөрөө санхүүгийн салбарт бас чамгүй олон жил ажилласан хүн. За үнд санхүүгийн нэгдлийг байгуулахаас өмнө одоо системийн дөрвийн нэг болох голомт банк та одоо их өндөр албан тушаал дээр байсан хүн шүү дээ. Тэр үе хүртэл та одоо хэдийн хэмжээний цаг хугацаа үүх түүхийг туулж ирв. Тэндээс та юуг үнд санхүү дээр авчирж ямар одоо шин нэмийг цогцлоож байгаа вэ? Тэг яг 21 наснаас яг банкнд бол үнцэн ажилтсан болсон. За 19 наснаас ахуулаад бол банкны оюутны багт ажиллаад эхэлсэн. Тэр нь бол банкны систем яаж ижилдгийг за тэр дотор одоо энэ олон нэгжүүд, энэ олон харилцагч, за энэ улсын эдийн засгийн хамгийн гол одоо амин судсуудыг одоо бүрдүүлэгч байгууллагуудыг яаж одоо тэтгэж дэмжиж хамтарч ажиллаж болдгийм бэ гэдэг бол банкны салбарт харсан. Тэгээ би яг мэдээж бол сургууль төгсөөл доороос нь л эхэлнэ. Тэгээ туслах ажилтнаас ахуулаад одоо сүүлд гүйцэтгэх захирлаа орлогч хүртлээ явсан. За бараг 20 орчим жилийг бол банктайгаа хамт байсан. Тэгээ энэ хугацаанд бол маш олон зүйлийг сурсан. Би бол үнэхээр одоо дипломоор ярих юм бол одоо 5 их сургууль төгссөн. Арга хэмжээний хугацаа. Яг өнөөдөр практикийн хувьд бол би одоо Монгол улсын эдийн засгийн өсрөнгөө хөгжил өөрчлөлтүүдийг энэ олон шинэ одоо том одоо гадна дотны хөрөнгө оруулалтууд орж ирэх энэ цаг хугацаанд бол яг өөрөө хамт байсан учраас миний хувьд бол амьдралын хувьд ч гэсэн хувийн хувьд ч гэсэн
маш сайхан цаг хугацаа дээрээс нь хизээч одоо өөрөө одоо бусдаас олж авч чадахгүй ур чадварыг л тэндээс олж авсан гэж байна. Тэгээд яг таныг байх хугацаанд голомт банк чинь паблик буюу одоо олон нийтэд хувьцаагаа арилждаг боллоо шүү дээ, тийм. Тэгэхээр тэндээс бас их туршлага олж авсан баг. За энэ жил одоо банкны реформын ажлууд явагдаж байна. Дахиад өшөө компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгоно гэд хэлж байна. За улсын их орны эдийн засагч бас 5-7% өсөлтөө байна гэд харж байна. Банкир хүний хувьд та одоо Монгол орны энэ өсөлт хөгжилд хөрсөн дээр хэр бууж ийн гэж хардаг бай та санхүүгийн одоо мэргэжлийн хувьд. Яг нөгөө бид нар дотоодын нийт бүтээгдэхүүн маань одоо хэмжээ маань томроо байна. Өнөөдөр бид нар 80 гарцсан. За эдийн засгийнхаа одоо доллараар Америк доллараар илэрхийлвэл нэг 21 орчим тэрбум долларын эдийн засгийн товс гэлтэй. Би одоо сандын бараг 10 жилийн өмнө Хятадд очиод Хятадын Huawei гэдэг одоо авраг том технологийн компанитай уулзчихсан. Тухайд бол бид нар нэг 10 орчим сая долларын Монголд одоо тоног төхөөрөмжөд оруулж ирэх хэлцлүүдийг бид нар хийдэг юм байсан. Тэгээд тухайд очиж явахд бол Хятадууд бол бид нар нэг жилийн ашиг маань бол нэг энэ жил бол 10 жил юм шүү дээ. Энэ жилийн маань ашиг бол нэг 90 орчим тэрбум доллар байна. Тэг манай эдийн засаг тэр үед ингээ харахад бол 10 гаруй тэрбум доллартай тий. Бид нар 9 дахин нэг зүгээр л компани одоо аш цэвэр шиг манай усаас 9 дахин том байсан. За магадгүй яг өнөөдрийн байдлаар тэр 90 тэрбумтай харьцуулах юм бол бид нар яг одоо харьцангуй ингээ давлдаа явж байгаа ч гэсэн яг бодит иргэдийн амьдрал дээр очиж байгаа. За мөн одоо яг энэ эдийн засгийн солонгорч явах ёстой гэж бид нэр ярьдаг. Энэ талаас харах юм бол төдийлөн бас наалтсан муугаа харагддаг. Бид нар гудамжаар явж байгаа машины тоогоороо за өнөөдөр Монгол улсад баригдж байгаа орон сууц барилгаараа бид нар хөгжиж байна, цэцгэлж байна, хөрөнгөтэй болж байна гэж ярьдаг. Энэ үнэн. Гэхдээ яг бодит практикли ингээд харах юм бол өнөөдөр бид нар маш юм хамааралтай эдийн засгтэй юм ус болсон. Одоо уул уурхаагаас үнэхээр бид нар 100% хамааралтай. Сая хүртэл манай одоо ам чамын тузын дарга хэлчихсэн. Тэр бол өмнө би бол тэрнтэй санал хэлдэг. Үндсэндээ бол манай улсын эдийн засгийн одоо бүрдүүлэгч салбарууд бол уул уурхаа дээр очсон. Бусад салбарууд үндсэндээ 80% бараг бүр байхгүй шахуу болж байгаа юм. Өнөөдөр бизнес хийж байгаа хүн болгон ярьж байгаа. Одоо Монгол бизнес их хэцүү байна. За өнөөдөр яг ингээд үйлдвэр ажиллуулад ажиллах хүч олдохгүй байна. Тэ одоо ингэж одоо юм хийж яхаар ер нь болдог ч юм уу. Тэгээ ийм одоо ярианууд ийм зүйлүүд бол маш их байна. Тэрний орон зүг худалдаа хийж 8 аж ингээд нэг оруулж ирээ зардаг юм үйлдвэрлэгч биш. Шилжилт рүү хийгээд байгаа. Би энд бол их санаа зовдөг. Энэ бол яг нэг өгөөлөхөд үнэн. Одоо хүн болгон л тийм болсон. Одоо ахын бизнес хийгээ болсон. Ядарч байна. Юм хийгээд болохгүй байна. Тэрний оронд хэдэн өргө бонд хувьцаанд хийчээд 50 ингээд төвтчих нь шаран өнгөрөллөө гэдэг чинь. Яг энэ байдлаараа шилжээд байгаа бол өнөөдөр бид нэр яг эдийн засгийн маань үндсэндээ зөвхөн уул уурхаагаас хамааралтай нэг ийм л ус болох гэдэг нь харамстай. Яг 2030 он хүртэл Монгол улсын эдийн засаг дээр бол бид нар ингээд эдийн засгийн бүх судалгаануудыг хийгээд хөдөлгөөр болон манай компани дээр бол ингээд гаргаад форкастуудыг хараад явдаг. Манай дата удирдлагын компани бол нэлээд сайн дата анализ хийдэг. Тэгээ эндээс харахад ч гэсэн бид нар бол Хятад бол 30 он хүртэл Монгол улсаас нүрс авна. За ингээд дараа нь одоо ногоон шилжилт мэлжилтийн технологийн нод руу шилжиж байна. Энэ үед бид нар өнөөдөр 100 сая тонн нүрс зардаг гэдэг юмроо цээж идэлтэй тэр олсон жоохон мөнгөө хаамаагүй хэрэгтэй хэрэггүй төсөл нэрээр ингээд төрийн одоо том бүтцүүдийг тэжээгээд явах юм бол энэ ус 30 оны хойш юу болох вэ гэдэг ч юм уу те. Энэ зүйлүүдээс ингээд харахад бол бид нар бол маш хариуцлагатай одоо эх 5 жилийг маш сайн эдийн засгийн бодлоготой авч явах бол хоосон 7% өсөлт 6% өсөлт гэдэг за магадгүй 7 тэрбум долларын одоо нөөцтэй боллоо гэдэг энэ зүйлүүд дээр бид нэр цээж эдэлтэж явж болохгүй л гэж хардаг. Та ер нь бол байдлыг бол яг байгаар нь хэлж байна шүү дээ. Тэгэхээр хөгжлийн гарц биднэрт одоо хаашаа байна? Хувийн секторт манлаж байгаа хүмүүсийн нэгээр та зүгсээр тооцогддог. Тийм учраас биднэрт ялангуяа манай үзэгчид, манай гишүүдэд бидний гарц гаргалгаа эндээс хаана байна гэж таарч байна. Яг бид нар үндсэндээ бол одоо энэ маш олон зүйлүүд биднэрт нөлөөлнө энэ бизнес хийхэд. Хуучин бол бид нар улс төрчтэй хардаг байлаа. Өнөөдөр бид нар улс төрчдийг харахаас илүүгээр геополитикийг хардаг болчихин тийм ээ. За эргүүлээд маш олон бизнесийн үйл ажиллагаанд одоо капитал болж орж ирдэг маш олон зүйлүүдийг бид нар харахаас ороогүй. Тэгэхээр одоо миний хувьд бол энэ геополитикийн нөхцөл байдал дэлхийн 3-4 хуваагдалт. За энэ байдал бол улам гүнзгий ирэх байх.
За цаашдаа ер нь хүчний тэнцвэргүй байдлууд ч бий болно. Дэлхийг дахин хуваарлтууд бий болно тий. Өнөөдөр бол хуваарлтууд бий болж шít. Энэтэй холбоотойгоор бол одоо түүхийд бидний хамгийн том асуудал бол түүхийд. Одоо шатхууны асуудал ингээд 40-50% өсчлөө. Хятад өөрөө 20 гаруйгийн одоо шатхууны өссөн. Тэгээ хятадаас ирж гараа хүлжлэгийн үн яг энэ чигээр өсөж орж ирнэ. Манайд ч гэсэн өссөн явж байна тий. Тэгэхээр бидний хувьд бол энэ эдийн одоо гол түүхийдүүдийн нөлөөллийг бид нар харж эндээс бид нар яаж тойрох юм бэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй. Магадгүй өнөөдөр бид нар ингээд ийм өргөн удам нутагтай, ийм өндөр нарны эрчимчтэй ч гэх юм маш их хэмжээний нүүрстэй болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл улс төрчөөл хэдэн нүүрсний станцуудыг байруулах өмнөж явсны гор нь өнөөдөр гарч. Магадгүй бид нар хэрвээ энэ шатхууны үнийн асуудлууд орж ирэхэд бид нар станцуудаа барьсан байсан бол бид нар цахилгааны шилжилтүүдээ хийгээд тодорхой хэмжээний тээврийн асуудлуудаа цахилгаан тээврээр бид нар хийж болох байсан. Тэгэхээр энэ зүйлүүдийг одооноос бид нар хийх ёстой. За хоёрдугаарт бол хүний нөөцийн асуудал өнөөдөр улам эрсдэлт болж байна. Өглөөхөн одоо фитнесийн одоо нэг ах уу байнгын цэвэрлэгийн төвчтэй. Ах уу минь одоо 7 хоногийн таач ер нь хэдэн өдөр амарч хэдэн өдөр гардаг юм. Ямар гараатай юм бэ гэсэн нөхөрлөж. Гэхдээ одоо уулын бил би 2 гараад 1 буух хэрэгтэй маа. Залуучууд ажил хийхгүй байна. Хэрсэн залуучууд маш хурдан гараа явчихин. За одоо ингээд барилгын салбар гэхээр яваад очив. Тэр нөхөр бол би одоо 6 өдөр гардаг. Бүтэнсээ өдөр нэг оюутан дүүгээ авчираад тэ өөрөө одоо 1 өдөр амардаг гэж. Яг энэтэй адилхан өнөөдөр бол Монгол улсын одоо хүн ам 30 он гэхэд бол бид нар эдийн засгийн төвтэй хүн ам бол нэг 250 орчим мянгаар өснө. Гэтэл эргүүлээд тэтгэврт гарч байгаа хүмүүсүүд маань 150 мянга орчим. Хөдөлмөрийн чадвар одоо уурж байгаа гэдэг. Ингээд цэвэр өсөлт 100 мянга. Тийм байна. За гэтэл төрөний хэлдгээр нөгөө ажил хийх хүмүүсүүдийн маань тоо ойролцоогоор 40% баг хийдгүү. Ингээд 60% л эдийн засгийн одоо идэвхтэй хүн боёо энэ одоо ажил хүчин рүү гардаг. Тэндээс харахаар бол манай яг эдийн засгийн идэвхтэй хүн ажил хүчний тоо 3.4% өссөн юм байна. Гэтэл бид нар эдийн засгийн өсөлтөд бодохоор одоо 60-70% өсөлт хийх болцоо байгаад байна. Тэгэхээр хүний нөөцийн зах зээл бол маш хүндрэлтэй ийм сорилтууд бий болно. За тэгээд одоо технологийн 900 ирж байгаа учраас бид нар энэ хиймэл оюун ухаан тий энэ технологийн өөрчлөлтүүдийг автоматжуулалтуудыг өөрсдөндөө ашиглаж ийж үндсэндээ бид нар бол энэ бизнесийн явцын буюу Монгол улсад үйл ажиллагаа хийх компаниуд маань эх 5 жилийн энэ дээр их онцгой анхаарч ажиллахгүй бол өнөөдөр бид нар уламжлалт маягаар яг хүний хүчээр одоо тий хоосон хэрэгтэйргүй капиталаар бизнесийг нэгвэл хэцүү болох байх гэж ярьдаг. Гайхалтай хариулт байна. Тэгэхээр Америкийн худалдааны танхимын төлөөлөл өдөрт зүйл дээр та бас суудаг. Тэгэхээр энэхүү комментууд, энэхүү одоо лидершип одоо манай худалдааны танхимын хувьд таны одоо нөлөөллийн цар хүрээ хэр байна? Та одоо энэ ажлыг хийснээр манай танхим дээр одоо хэрхэн манлайлах юм төлөвлөгөө байгаа вэ? Тэр нь дэлхийн одоо дахинд бол энэ худалдааны танхимууд за энэ одоо олон улсын байгууллагуудын төлөөллүүд байдаг. Энд бол янз янзын зорилготой. Тэгэхээр Монголд ч гэсэн одоо ингээ маш олон одоо Евро Чамбар одоо Америкийн худалдааны танхим сүүл ганцын танхим гэж явж байгаа юм. Австрали энэ юу хэлээд байгаа гэхээр эн чинь бол нэг Америкчуудыг одоо дэмжих гээд байгаа нөхдүүд биш байхгүй юу? Хүмүүс буруу ойлголт. Ер нь та яхахлаар Америк худалдааны танхим байдаг ч гэдэг тийм. Бид нар юу хийх гээд байгаа гэхээр энэ олон худалдааны танхимууд чинь тэр улсуудаас технологийн одоо хөрөнгө оруулалтын ноу хавнуудыг Монголд оруулж ирэх. Нөгөө талдаа Монгол хүмүүсүүд тэр Америкчуудтай худалдаа наймаа хийх, тэдэртэй холбоо тогтоох. За магадгүй тэнд байгаа хууль эрх зүйн сайн одоо жишгүүдийг бид нар Монгол улс төр засгийнханд өргөн барих. Ийм чухал одоо чамдрууд байдаг. Тэг бид нар энийг буруу ойлгоод байдаг. Энэ нэг Америкийнхны гар бол энэ Европуудын гар болж гэх юм. Энэ буруу ойлголт таахгүй. Тэгэхээр нийтдээ одоо үзэж байгаа хүмүүс маань бол мэдээж бизнес хийж байгаа хийхгүй янз янз хүмүүс байгаа учраас энийг зөв ойлгох хэрэгтэй. Америкийн худалдааны танхимын хувьд бол өнөөдөр хамгийн өргөн хүрээнд сайн ажиллаж байгаа гэж би бол боддог. Яагаад гэвэл өөрөө энэ танхимын гишүүнээр эхлээд манай үн цаг үнийг л орсон. За энэ жилийн хувьд бол одоо гишүүдийн тундаас спортын гишүүнд, тооцон гишүүн сонгогдоод ажиллаж байгаа. Тэгэд яг төр засаг дээр бол маш сайн дуу хоолой өргөх хэрэгтэй. За эргүүлээд гадна болон дотоодын одоо олон улсын томоохон арга хэмжээнд бид нар монголчуудыг дагуулж явах. Тэдгэрийг одоо тэдэртэй холбож өгөхдөр бол одоо Америк худалдааны танхим бол жилд бид нар чинь 2 чудаа бараг Америк руу очиж арга хэмжээ хийдэг. За ингээд одоо зөвхөн Америк гэхгүй одоо өөр энд болж байгаа арга хэмжээнүүдийг яаж чинь сар болгон бид нар чинь митингүүд хийж. За тэн дээр бид нар
одоо татврын багц одоо хуулийн өөрчлөлтийг ярина тийм ээ. За одоо яг тухайн нөхцөл байдалтай таарсан хамгийн чухал сэдвүүдийг бид нэр мэргэжлийн экспертүүдийг урьж харилцуулах. Нөгөө талаасаа тэнд оролцогч гадаад дотоодын хүмүүсээс бид нэр ямар санал зөвлөмжүүд гарч байгааг тухайн одоо эрх баригчид болон харьяа агентлаг яам тамган газруудад хөрвүүлж идэг. Энэ бол маш сайн одоо үйл ажиллагаа. Тэгээд энэ зүйлүүдийг бид нэр хийж бид нэр өнөөдөр монголчууд нэг өмөрсөн тогооноос гадна сэтгэж ингэж харах бас нэг үе таалга болоод худалдааны танхим модлогч хардаг шин. Их сайхан жишээгээр хэлээ хүмүүсийн тоогоо гэдэг. 2010-11 онд бид нар чинь одоо энгийн үгээр хэлэхэд бол галзууруулж илаа шүү дээ. Бүстэй одоо өндөр хөгжилтөө тэгэл одоо хөрөнгө оруулалтаа энэ тэнд одоо офисын талбай олдох те хувийн жишээн дээрээс хэлэхэд хүмүүс энд ирж ажиллаж тэнд ирж ажиллаж тэгээд зэрэг ийм ажлын санал тухайд хүмүүс ажил хүчний тоо боломж юм байсан. Гисэн ирнэ тал талаас саналууд ахиу орж ирдэг шээ. Одоо тэр ерөнхийдөө өнгөрсөн түүх эргэж харахад нэг тийм сайхан дурсамж болцсон юм шиг санагдаж байна. Хөрөнгө оруулагчид одоо Монголыг сонирхож байгаа бол таны бодлоор яг би бол уул нь бол сонирх болцоотой яг цаг хугацаа гэж харж байгаа. Одоо Азийн зах зээлэл одоо эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж штэ. Бид нар бол бас Азийн зах зээл дээр ойрхон байж байна. За мөн одоо яг хоёр том хөршийн голд байж юм ч гэдэм. Бид нар бол одоо түгээдийн нөөц ариунтай судлагдаагүй гэдэм үү одоо олборлолтод ороогүй маш олон одоо лицензүүд байж байна. Тэгээ газрын хуур элементүүдийн одоо эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Тэгээ энэ зүйлүүдээр бол бид нар сайн хөрөнгө оруулагчтай болж ирэх болцоотой. Өнөөдөр энэ гадны хөрөнгө оруулагчид бол зүгээр мөнгө хийгээд Монгол улсаас мөнгө аваад гардаг хүмүүс биш. Энэ хүмүүс бол технологи оруулж ирдэг хүн одоо тэр одоо хүмүүсүүдийг сургадаг тэр эдийн засгийг одоо доктортой тэр татвар хангамжаар нь даална одоо дамжуулаад тухайн одоо бус салбар бус нутгийг хөгжүүлэхэд маш чухал зүйл хийж. Тэгэхээр бид нар гадаадын хөрөнгө оруулагчдыг бол үнэхээр сайн оруулж хэрэгтэй. Одоо Казахстаныг харалтай. Казахстан өнөөдөр ямар хурдтай хөгжиж байна. Бид нар одоо яг өөрөө хэлдгээр түрүүн 10 онд би тухайд банкнд ажиллаж байхад бид нар яг би одоо энэ том санхүүжилтүүд харьцсан. Хоёр толгой нэгтгэж байна. Эрдэнэс 5 толгой нэгтгэж байна. Монгол улс бол Катар болох юм байна гэдэг. Тэг бид нар үнэхээр яг Катарын хэмжээний одоо эдийн засгийн өсөлт 17 болсон. Тухайд бол үнэхээр бид нар бол одоо ингээл Монгол улс одоо хөгжлийн батрангуу одоо зам дээрээ гарлаа тий. Тийм үнэхээр тэгж үзсэн. Гадна дотныхан бол битүү ирсэн. Тэг одоо манай төртөлтэй дэд хүмүүстэй чинь нэг уулзахад бол тэр хүмүүсээс ямар агсан төвшний өөр одоо инструментууд ярьдсан байдгийг бид нар ойлгож ирсэн. Тэгээд яалчааргүй бид нар хүүгээ явуулсан. Ингээд горын нь бол 16 7 хүртэл нүүрсний ус сэрэг хүртэл бол бид нар үүрсэн. За 16-ны эцсээр бол нүүрсний ус сэрэгжиж буцаад гайгүй болсон. За ингээд ковид гарсан. Одоо ковидын дараах буюу эдийн засгийн одоо шилжилтүүд хөдөлгөөнүүд хийж геополитикээс бодлого гарч ирсэн. Бид нар энэ хугацаанд үндсэндээ бол 15 жил Монгол улс бол шал өөр хэмжээнд очихвол одоо боломжийг бол энэ улс төрчдөөс одоо болж бид нар халдсан. Энэ бол үнэхээр харамсдаг, хайрын санагддаг. За ингээд одоо олон улсын томоохон одоо компани сүлжээнүүд орж ирсэн, хэдэн төргөө хоол орж ирсэн баг. Хэдэн жижиг кофе шоп орж ирсэн. Энэ бол үнэхээр хайрын санагддаг. Тэгэхээр бид нар энэ гадаадын хөрөнгө оруулагчийг олж ирэх ёстой, оруулах ёстой. Төр засгийн хувьд бол байнгын энэ өөрчлөлт хийдэг. Монгол улсаас бол гадны хөрөнгө оруулагчид юу өсч ийнө гэхээр төр засгийн доктортой адил өсч. Түүнээс инээдтэй байхгүй. Сая доллар оруулж ирээд. За өнөөдрийн байдлаар 3.5 тэрбум төгрөг. 3.5 тэрбум төгрөгөөр Монгол бизнес хийлээ гэж бодъё. Зүгээр энгийн хамгийн юм л. За сая нөгөөх маань ханшиндаа хэдүүлээд нөгөө 3.5 тэрбум төгрөг маань одоо олдог мөнгө нөгөө сая доллар маань 800 мянган доллар. Тэгэд энд нэг өдөрт нэг 10 долларын одоо орлого олдог байсан нөгөө ханшиндаа хэдэгдээд нөгөөх нь 8 доллар. Ийм бизнес ингээд дандаа ханшиндаа хэдэгдэг ийм докторгүй эдийн засгтай ус төртөө ийм улсад тэгээ мөнгө авч гарахад хэрэгэлзээ өндөртөө хөрөх чадваргүй. Ийм улсад хүн хөрөнгө оруулах бол асар хэцүү байхгүй. Тэгээ ийм хүмүүсүүдийг арай ч үж орж ирэхэд нь хөөж туугаад байх биш. Харин тэр хүмүүсүүдийг илүү доктортой ажиллуулах дээр төр засаг маань их сайн анхаараасаа гэж боддог. Тэгээ одоо хахад 27 оноос том сонгуул байж байна. 28 оны том сонгуул байж байна. Популистууд амлалтууд гарч ирнэ. Геополитикийн нөхцөл байдлууд ийм хэцүү мэй. Их л бид нар чармааж тал талдаа хичээж хөрөнгө оруулалт болж ирэх баг та.
Англи хэл дээр одоо seasoned гэж хэлдэг шүү дээ. Таныг бол яг seasoned гэж хэлж болохоор байгаа байхгүй. Та энэ салбарт бол одоо яг салбарын тогоонд бол өөрөө ингээд нэлээд удаан чанагдсан тий. Одоо ер нь бол болцсон яг болсон гэж хэлэх юм одоо тиймэрхүү санагч байхгүй. Тэгээ өнөөдөр таны ярианаас бид маш их зүйл сурч авч байна л да. Одоо иймэрхүү гарц гаргалгаанууд байна. Биднэрт ийм инструментууд байна. Биднэрт ийм нөхцөл бололцоонууд байна гэд. Өнөөдөр бизнес эхлээд гарч байгаа залуучууд таны саяны хэлсэн жишээн дээр бусад бизнесүүдийг ингэж ийм copy paste буюу дөөрийнхаас илүүтэйгээр эдийн засгаас солонгоруулах тал дээр та нэг хоёр зөвлөгөө манай залуу бизнес эрхлэгч нарт өгвөл юу гэж өгөх вэ? Яг бизнес хийх гэж байгаа хүн бол нэгдүгürt бол маш сайн судалгаа шинжилгээ хийхээсэй гэж үздэг. Тэгээ судалгаа шинжилгээ гэхээр бид нар өөрсдөө айгаад байдаг. Амар том эдийн засгийн судалгаа яг эсвэл бүүн хэрэглэгчийн судалгаа ингээл яв. Судалгаа шинжилгээ гэдэг нь бол тэгж асар томор бити бодож ингэж хаяа. Ядаж тэр бизнесийг хийж байгаа хүмүүстэй уулзаа. Тэр хүмүүстэй тойроод яваа. Тэр хүмүүсүүдээс зөвлөгөө ав. За шаардлагатай бол бүр мөнгөний төлөөд зөвлөх үйлчлэг аваа. За энэ зүйлийг хийгээгүй байж ич хоосон хүний яриагаар өнгөцгөн харсан өнөөдөр хурш айлынх нь яаж баяж байгааг хараад тийм бизнес хийх гэж явж болохгүй. Энэ бол асар том эрсдэл рүү оруулдаг. Судалгаагүй бизнес ерөөсөө эхлүүлж болохгүй, төлөвлөх ёстой. Маш сайн судалгаа хийх ёстой. Би энийг хийж чадах юм уу, чадахгүй ойлгох ёстой. Тэгээд ямар эрсдлээр, ямар өгөөжөөр юунд хүрэх юм бэ гэдгийг тооцож. Тэгээд таны цаг зав өөрөө чинь одоо тэр хүсэл мөрөдөлд нийцж ийн гэдгээр тэндээс ойлгоогүй байж бизнес бити эхлүүл гэж хэлнэ. За хоёрт нь бол бүх юм дүрм журмаараа явах ёстой. Компани байгуулсан бол хувьцаа эзэмшдийн гэрээгнээс ахуулаад, компани дүрмээс ахуулаад, за ямар нэгэн одоо үйл ажиллагааны хилцэл ойж бол дандаа гэрэнтэр. Хамаатан сайтан байна уу, найз нөхөд байна уу, хамтрагчд байна уу, ерөөс бизнес бол бичиг цаасан дээр явах ёстой. Манайх ерөөсөө тийм мэдгүй. Сэтгэлийн хөдлөлөөр дандаа асуудлууд шийддэг. Эргээд таныг тэр нь тоглоомын дүрмний ойлгомжгүй одоо байдалд оролцдог. Хөрөнгө оруулагч нарын хоорондын маргаан үсгэхэд ч гэсэн ямарваа нэгэн барих хуйлгүй байж идэг. За тэгээд энэ зүйлийн бас нэг гол зүйл бол одоо патент те бид нэр барааны тэмдэгтээс ахуулаад тэр оюуны өмчт бүртгүүлэх ёстой юмнууд байдаг бол тэд нэр хийх ёстой. Тэгэд ялгарл байгаад тодорхой хэмжээний зүйлийг өөрчлөлт хийж чадна гэсэн зүйлийг харсан юм бол тэрийг ядаж баримтжуулаад бүртгэлжүүлээд авахгүй бол тэгэл хийж болно штэ. За тэгэхээр та бүхэн инсайт нэвтрүүлгийг хүлээн аван үзэж байна. Бидний яриа та бүхэнд таалагдж байгаа гэж байна. Одоо харин бид нэр Бадрал Захирлийн багнаас түүний одоо бизнес юм шиг хувь хүний талаар яриагаа үргэлжлүүлэх болно. Та бүхэн амь чамын эрхлэн гаргадаг инсайт нэвтрүүлгийг үргэлжлүүлэн үзэж байна. Ингээд бид бүхэн дөнгөж сая санхүүгийн одоо зах зээл болон одоо мэргэжлийн олон сайхан яриаг Бадрал Захирлаас сонслоо. Одоо харин Бадрал Захирлын өөрийнх нь тухай ярилцсан зүгээр болов гэд бид нэр түүний одоо өөрийнх нь хувийн оффист зогсож байна. Танд хэдэн юм сонирхолтой асуулт байна. Одоо бидний одоо дэлгэцээр бид нар байгатай нэг хардаг те. Банкир, финансиер хүн гэж тийм. Финансиер хүний одоо амьдралд банк санхүүгийн салбараас олж авсан хэрнээ одоо амьдралд хамгийн ойр дөхөм практик нэвтрүүлдэг одоо эрдэм мэдл гэхээр таны хувьд юу байж болох вэ? Та тэр тухай биднэрт сонирхолтой. Тэгээ харин ч бүр айгу муу байд шүү дээ. Нэг хүмүүс одоо юу болох гэж яах гэж хадлаа. Мэдээж одоо маш сайн мэдээлэлтэй бол одоо ажилд сурдаг. Банкир хүний хувьд бол маш том дүр зургаар нь хаддаг урт хугацааны юм одоо санхүүжилтийн схемүүдийг за мөн одоо эдийн засгийн өөрчлөлт гэж байгааг хардаг. Тийм учраас яг өрхтөр гэж харах юм бол одоо хоёулаа өрхөд гэж харах юм бол хувь хүний санхүүгийн төлөлт аягүй сайн болдог. Мэдээж бид нар одоо сэтгэл хөдлөлийн худалдаа авалтууд хийдэг. Тэгээ тодорхой хэмжээний одоо ингээд өөрт хэрэггүй одоо зүйлүүдтэй хөрөнгө оруулдаг ч гэдэм. Банкир хүн яг санхүүгийн эдийн засгч хүн бол дандаа ирээдүг харж худалдаа авалтууд байдаг. Жишээ нь бид нар энэ жил эдийн засгийн өсөлт төдийлөн айхтар өндөр өсөхгүй байна. За магадгүй одоо яг ингээд нөхцөл байдал бол одоо шатхуун өнөсөж байна. За өргөн хэрэглээний барааны өнөс нь инфляц бол одоо 10.1 биш. Гэтэл бид нар ч гэсэн таамаглалыг за энэ жил бол инфляц өсөх юм байна гэдээ манайхаа хийж байгаа. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бид нар бол тэр мэдээллийг харж өрхтөр хүртэл тоот одоо хөдөлгөөнүүдээ. За энэ жил бол бид нар бол айхтар тийм тэлэлт мэлт хийхгүй. Одоо за 2 машин байна уу, 1 машин байна уу тэр нь тагаал байна.
За 2 гуталтай байдаг бол 2 гуталтайгаа байна ч гэдэг юм. Тэгэхээр яг энэ тооцоо судалгаа шинжилгээнд дээр аягүй сайн дүгнэлт хийж ээж ирээдүйн одоо гэр бүлийн төлөвлөлт санхүүгийнхаа юмнуудыг бол маш сайн төлөвлөдөг. Энэ ур чадварыг хардаг болов гэж хардаг. Мөн нөгөө талдаа бид нар нөгөө хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг сайн тооцож чаддаг. Бид нар хаашаа хөрөнгө оруулах юм? Таны жишээнүүд ер нь их тийм амьдралд ойрхон тий өдөр тутмын одоо дундаж амьдралд их ойрхон ийм жишээнүүд сонсогдоод байна л да одоо бид нарт хэлж байгаа нь. Мэдээж үзэгчнэрт илүү ойрхон байх үүднээс энэ жишээг татж байгаа. Нөгөөтэйгөр надад бас өөр юм мэдрэгч байна. Энэ юу гэхээр энэ бүх олж авсан мэдлгүүдийг та ингэж их гоё төлөв даруй байдлаар ингэж илэрхийлж байна уу? Эсвэл энэ таны яг өөрийн одоо хувь хүний зан чанартай холбоотой ийм өгөгдөл мэдрэгдээд байна уу? Яг мэдээж энэ чинь амьдрал бол үнэн дээр л явах хэрэгтэй. Юм бодит байх хэрэгтэй тий. Бид нэр хүнд харилцагчтай амлсан бол тэрийг хийж чадах хэмжээтэй байх хэрэгтэй. Тэр бодож байгаа сэтгэж байгаа зүйл маань биелэгдэхүүц байх хэрэгтэй. Тэгэхээр энэ өөрөө заавал ингэж одоо сагсуу саагуу байхаас илүүтэйгээр бидний ажил мэргэжил хоёрдугаарт хувь хүний хувьд маань ч гэсэн ер нь бол нэг хайхтар тэгэл мэдээж хүн одоо итгэлтэй байх хэрэгтэй, бардам байх хэрэгтэй, амбицтай байх хэрэгтэй. Мөн гэхдээ тодорхой хэмжээнд бас өөрийнхөө яг хувь хүн одоо тэр өөрийнхөө юу гэж хэлэх юм бэ? Өөрөөрөө байх хэрэгтэй л гэж би боддог шүү дээ. Ер нь үннээр явал үхэр тэргээр дуулааг үзнэ гэдэг тэр бол бас хоос уугүй ш. Гайхалтай харгалтай баярлалаа. За тэгэхээр Inside нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Үнэт санхүүгийн нэгдлийн төлөөлөл өдөрт зөвлөлийн тэргүүн Ноён Бадрал оролцлоо. Хамгийн түрүүнд би одоо бас их баярлалаа гэдгээ нэвтрүүлэг дуусгасан хэлмээр байна. Миний сүүлчийн асуулт. Өнөөдөр хоёлоо эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, за тэгээд олон зүйлийн талаар ярьлаа шүү дээ. Миний сүүлийн асуулт арай жоохон хөндлөн байхаар байна. Та хувийн эсвэл одоо төрийн хвшлийн аль нэг ажлын байран дээр яг нэг өдөр ажиллаад нэг юмыг өөрчлөхөөл та аль салбарын ямар ажлын байран дээр юу өөрчлөх хүсэл мөрөөдөлтэй байгаа вэ? Яг миний одоо за яг хувийн хвшилтээр бол одоо энэ ажилдаа дуртай. Би өөрийнхөө энэ санхүүгийн салбартаа энэ санхүүгийн салбар чинь зөвхөн нэгэн костюмтэй залуучууд суугаад байдаг биш. Энэ маш олон хүний одоо хөрөнгө оруулалтуудыг шийдэж, маш олон хүний хөрөнгийг үнгүүдүүлээс хамгаалж идэг. За өгөөж нь одоо бүртээж идэг ийм одоо ачтай уянтай маш чухал салбар тийм учраас би энэ салбартаа ажиллана. За одоо нөгөөх нь төрийн талаас тийм ээ. Яг би одоо хотын иргэн. Одоо яг мэдээж одоо гарал үүсэл гэх юм бол аавынх нь нутгаар явна. Гэтэ хот төрж өссөн. Тийм учраас энэ хотын амьдралтай холбоотой ажлыг л хийх сонирхолтой байх юм л одоо энэ аж ахуйн ажил би бас тийм уугүй гэж боддог өөрөөгөө. Тэгэхээр ер нь аливаа ажлыг бол зэгцтэй зохион байгуулалттай аль нь зөв юм бэ, аль нь одоо буруу юм бэ, аль нь эхлээд хийх ёстой юм, хийх ёсгүй юм бэ гэдгээс ингэж харах юм бол одоо нийслэлтэй холбоотой ажил хийх бол. За одоо Нямба даргийнхаа ажлыг авъя даа. За өнөөдрийн нэвтрүүлэг зочин болж оролцсон танд маш их баярлалаа. Таны ажил үйлсэд өндөөс өндөр амжилт хүсье. За өрсөн баярлалаа. Тэгээд үзэгчдээ бас одоо аль болох одоо та бүхэндээ мэдээлэлээс хуваалцахыг хичээлээ. Мөн одоо хувийнхаа хувьд ч гэсэн ямар үзэл бодолтой, ямар одоо зүйлийг харж мөрөөдөж явд юм бэ гэдэг талаасаа ярьлаа. Тэгээд миний бас одоо бяцхан туршлагаас та бүхэн маань өөрсдийнхээ амьдралд өөрсдийнхээ мэдлэг уянд бяцхан ч гэсэн одоо зүйлийг авсан бол маш их баяртай байна. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа.